За болсон болсон. За сайн байна уу? Сайхан хаварчж байна уу? Үйлс бадрах энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Сайхан гигийн хаврын мэндийг хүргье. Гэгээ хаврын мэнд. Таны сайхан яруу найраг донд хаврын тухай, дэггүй сайхан хаврын тухай, за тэгээд дэлгэр сайхан хаврын тухай зөндөө сайхан өгүүлсэн байсан. Тэгээ хавар цаг бол яа харах байхгүй хүний амьдрал, за тэгээд сэтгэл санаа гэл бүх зүйлс ургаж дэлбэлдэг энэ сайхан өдрөд байна. За мөн сайхан эрт цэргийн баярын эрчүүдийн маань баяр одоо үргэлжилж байх шиг байна их оронд маань. Тэгээ та нарын маань хажууд ингээ байхаар амар амгалан сайн сайхан тийм хүсэл бадрах ухаар хайрдаг ийм баяр эр хүний хажууд бүх л зүйл ингэж амар амгалан болдог. Тэгэхээр энэ амар амгалан илүүтэй их мэдэрсэн сайхан баярын мэндийг мөн хүргэе. Баярлалаа гэлээ. Энэ Монгол улсад эр хүн бол төрсэн улс бүгдээрээ л одоо нэг юм баярлж байх ёстой. Ийм л баяр юм шиг байгаа юм л да. Аргагүй энэ их одоо бид нар зүгээр баярлаа. За би нэг эр хүн шүү дээ гэж баярлахын цаана ямар утга байдаг вэ гэхлээр ямар ч эр хүн одоо эх орноо хамгаалахад бэлэн байдаг. Тэр эх орны үндсийн тусгаар тогтнол энэ оюун санаа цээж зүрхэнд нь хамт явдаг болохоор л тэр эх оронтой хүний тусгаар тогтнолтой улсын одоо иргэн гэдгийг мэдэрч байгаа юм л баяр юм болоо та гэж ингэж ойлгосон шүү дээ. Айда. Түүнийг эр хүн болгон ил гаргаж ярихгүй ч гэсэн дотоод сэтгэлдээ баясаад түүнийг нь эхнэр хүүхэд ээж аав бүх хүмүүс нь дэмждэг ийм сайхан баяр байна. Тэгэхээр ням жаргадын минжин сайхан гэд таны нэр чи өөрөө яа харах байхгүй нэрээ яруу найрагч болоод төрсөн тэр хүнд өг гэж өгсөн нэр ч юм шиг тэгэд сайхан санагдсан. Тэгээд энэ сайхан урилгын маань дэлгэр сайхан хүлээж авсан юуны өмнө баяр хүргэе. Тэгээ хоёулаа хөөрөлдөнөө мэдээж нутаг ус аав ээж гэд ингээд хөврөн тэрвэл зайлшгүй. Тэгэхээр таны арын сайхан хангаад өсөж төрсөн тэр сайхан бага наснаас нь эхэлвэл ямар вэ гэж бодож байна. За манай нөгөө сая энэний өмнөх асуултаа уялдаад гэдэг юм уу? Сая асуултаа бас ташлуулад ингээд нэг үг хэлэхэд манай Намжимын Очир бат гэдэг яруу найрагч байсан. Одоо тэр яруу найрагчийн харь газар нутгаан санаад газрын зургнаа гараан хөрөхгүй. Уултай газар нь торох шиг болов устай газар нь норох шиг болов гэж хэлсэн байдаг. Тэгэхээр энэ хүн эх орноо санах, хүн эх оронтой байх, эх нутагтай байх, уул устай байхын үн цэнийг энэ цөөхөн мөртөнд хураацсан болов даа гэж ингэж бодогддог. За би бол Монгол орны яг одоо төв цэг болох Архангай аймагт одоо төрсөн Архангай аймагт бөгөөд энэ одоо Булган уул гэж нэг сайхан уул бий дээ. Одоо тэр сайхан уулынхаа тэр нэг битүүний өдөр шөнийн 15, шөнийн 8, зулын 25 гэдэг өдрүүдэд зул одоо бадамлж тэнгэрийн одоо ингэр дээр нь буугаад ирсэн юм шиг тэр олноороо одоо ууландаа зул өргөдөг нэг авшигтай ойр дэрэгдэн хормоод нь яваад очихоор одоо энергийн сайхан төөнөөд мэдэгдээд байдаг. Тэр уулынхаа одоо хормон чулуугийн түшиж шүлэг бичиж ингэж өссөн болохоор их сүмбэр сайхан хайрхан байна. Миний мужи аваас хойш надад үлдэх миний эрдэнэ гэж бодож ингэж хайрлж ингэж уул усандаа шүгэж сүсгэлж явдаг ийм л хүн байгаа юм. Тэгээд тэр нутагт миний хүүхэд ах манаас маань өнгөрсөн. Миний хүүхэд нас бол яг одоо төв суурин газрын хүүхдийн ижлүүд одоо ижлэр төв суурин газрын хүүхдүүд ямар л байдгүй тэдний ижлэр ингэж өсөж өндийсэн. За гэхдээ одоо зуныхаа 3 сард бол яг хөдөө урмал дээр очиж хөдөөний хүүхдүүд ямар байдгүй тэр нөгөө морь сургадаг хураг ишигний хошуу эргүүлдэг дарангаа өндрүүлэн сумандаа очиж ингэж өсч өндөөсөн юм л хүн л дээ. Тэгээ одоо хүүхэд насны тухай ярих гэдэг бол одоо хамгийн гэгэн нас хүний амьдралын хамгийн тунгалаг нас хамгийн их одоо хүсэл мөрөөдөл их тийм зузаан тэнүүхэн их хүчтэй, зоригтой, тэнхэлтэй байдаг тийм л нас. Мөрөөдлөн олж авдаг, хүсэл эрмэлзлээ нь одоо хүний амьдралаас олж авдаг ийм л нас гэж ингэж ойлгох хүүхэд насыг. Тэгэхээр хүүхэд насндаа бол их тийм их мөрөөдөнтхий, их хүсэл ариунтай тийм хүүхэд байсан юм шиг байгаа юм. Тэгээд одоо өнөөдрийн манай аж төрөл бол яг л тэр хүүхэд ахуй наснаас татсан тэр нэг шангийн дагуул явж байна да.
Шангийн дагуу явж байхад та Монголын утга орон зохиол хэмээх энэ сайхан ариун дагшин ай савраа орсон. Мэдээж энэ хом орон зайны тухай хоёлаа хөөрөлдөнө гэвэл хичнээн цаг хором өдөр хөөрөлдөд янзшгүй тийм сайхан баялаг байгаа. Гэхдээ та тэр турсамжаа дахиж дурсаасай гэж бодож байна. Тэг яг Монголын уран зохиол гэдэг бол өөрийн одоо нэг юм оюун санааны дээд болсон ийм урлаг л да. Ер нь урлагийн одоо суур гэж ойлгодог. Энэ уран зураг, хөгжим, яруу найраг гэдэг энэ бол яа харахгүй энэ урлагийн тулгын гурван чулуу шиг санагддаг. Энэ гурван чулууг тулаад авсны ар дээр бол ямар ч урлаг бий болдог гэж ингэж ойлгож явдаг. Тэгээд би энэ уран зохиол хар багасаа ахуй бага наснасаа л дурлаж ингэж явсан. Өнөөдрийн одоо миний аж амьдралд мөн л одоо ингээл энэ утга уран зохиол байхгүй бол усаагааргүй юм шиг л болох байх гэж санддаг. Тэгээд 5 дахь ангид байхдаа анхныхаа шүлгийг бичиж байсан. За тэгээд ахлах ангид ороод ирэхний үедээ одоо ангийн хүүхдүүдийнхаа хайрын цагтлыг бичиж байсан гэл ингээл эхлэх юм бол зөндөөл одоо зүйлийг хөвөрдөж ярьж болно л доо. Тэгээд оюутан ахуй цагтаа бол их сургууль одоо олон л сайхан шүлэг бичдэг нутгийн газрын хүүхдүүдтэй нийлээд за тэгэл талын хүн талынхаа тухай, говийн хүн говийнхаа тухай, алтан хүн алтаанхаа тухай, хангаан хүн хангаахан тухай бичээд л ингээл эхэлж байсан. Тэгэл одоо оюутан ахуй наснда орчлонд 2 дахь төрсөн юм шиг санагдаж тэр олон их сургуулийн яруу найргийн дугуулангаар хэсэж олон одоо сайхан нөхдийгөө тэр л баг болчир наснда баг залуу наснда олж авсан ийм л үнэлтэй. Орчлонд дахин төрөх мэдрэмж гэдэг бол гайхамшигтай тий. Ухамсар тэлээл тэр гайхамшигтай мэдрэмжийг мэдэрнэ гэдэг бол. Ерөөсөө орчлонд одоо 2 төрсөн юм шиг мэдрэмжийг би оюутан ахуй цагтаа л авсан. Ер нь бол яг миний нэг хүсэж явсан, миний мөрөөдөж явсан энэ үг гэдэг зүйл, энэ үгийн эрчим хүч, түүнийг холбохын сайхан хаана байдаг юм бэ гэж өөрөө дотроосоо ирж явсан, дотоод ертөнцөөс хайж явсан тэр зүйлээ би оюутан болоод бүр илүүтэй мэдрэх шиг дандаа ижил сонирхолтой, ижил төсөрхүү хүсэл мөрөөдөлтэй далавчаан зүлгэж байгаа тэр олон шуу хаануудтай ингээд нэг тэнгэр дор нисэж байгаагаа харах бол гоё байсан л та. Тэгээд тэндээс эхлээл миний бодлоор амьдрал бол яг л одоо нэгэн сайхан амгалан нэгэн одоо тийм сайхан химнэлээр гэдэг юм өнөөдөр хүртэл явж байна. Тэгэл тэр баг наснасаа эхлээл би өөрийгөө одоо уран зохиолын хүн ягарахгүй мөн чи бол яруу найрагч мөн гэж өөртөө итгүүлж бодож тэр итгэлдээ тэр бодолдоо хүрэх гэж өнөөдөр ингэж зүтгэсээр л ингэж яваагүй. Тэгээд яг хөө өнөөдөр бол нэг 6-7 ном бичсэн байна. Нэг хэд гурван бас нэг дууны шүлэг гарч ирсэн моторлсон байна. Гэхдээ тэндээс одоо зөвхөн яг хүмүүсийн сэтгэлд хүрэх бүтээл би яг хэдий хийж чадсан бодоо л гэдэг өөрөөс асууж байгаа нэг юм л өнгөх юм уу да. Өгсийн ариунаар зүрхний чандад байдаг мөн чанарын сувраг босгох, өөрийнхөө мөн чанарыг толдон харах тэр зам мөрийг бий болгодог нь яа харахгүй яруу найрагчд юм шиг байгаа юм. Үгийг тэгж мөн чанараар нь гаргаж ирээд үнэнгийн дийлгээд тэгээ өөртөөгөө харьцах тэр харилцаа бол үнэхээр үгийн гайхамшиг тунд оршоод ах шиг байгаа юм. Тэгээ таны тасаж үнэлдэг нутаг хиний нөгөө мориу хуур наадамд оролцсон үүдэн дээрээс чинь буцлаа гэх мэт дууны шүлгүүд. За тэгэл таныг судлах га тэмтрээд явж байхад олон тийм одоо миний хэмжээнд нэрэл тийм байх шүү дээ гэж харах олон цонхыг би тэгж олж харж байгаа шиг таны яруу найраг ном зохиолыг уншсан хүн бүхэнд л ингээд өөртөө тохирсон гэхүү ухамсарын тэлэлтүүдийг өгж байдаг ямар сайхан ажил вэ гэж өөрөө ирэхгүй бодож исэн. Тэгээд яруу найрагч хэмээх энэ эрхэм хүндтэй алдрыг тэтэмшиг зүгээд явж байхад эрхэмлэх зүйл гэж хамгийн түрүүнд байдаг бах. Энэ талаар хөрөлдөл хоёлаа. Яг ер нь бол манай ардын уран зохиолч төрийн шагнал соёлын говь зэтгэлтэн
өнгөдийн цоодлах нь хэлсэг байдаг. Тэр юу гэхээр энэ яруу найрагч нар чинь ер нь зуны халуун наранд юугээд байгаа нь мэдээгүй шулганаад байгаа шувуудтай төсөрхөө улс юм уу да. Уг нь чадаж гимээ. Тэнд уян гэх шиг байдаг, учрал хайр байдаг, уучлал, инэрл, ухаарал, гэгэрэл ингээд цүм байдаг юм аа. Хэрв сонсож чадахгүй бол тэнд юу ч байдаг юм аа гэж хэлсэн. Энэ үгийг би их тийм онсон, их товч, их тийм сунжраагүй, их сайхан тодорхойлт юм болоо та гэж бодож явж. Тэгээд Монгол улсын хүн амд хуваагаад үзэх юм бол өнөөдөр бид нар 3,500,000 одоо болсон гэж статистикийн тоо байна. Гэтэл энэ дотор яруу найрагчид нь нэг мянгаад хүн л байгаа шүү дээ. Ер нь Монголын зохиолчдын хэвлэл өнөөдөр 1000 гаруй хүнээр одоо ингэж хүрээнд хэлсэн ийм байдалтай байгаа. Тэгэхээр нэг хүнд хэдэн яруу найрагч оногдож байна гэдэг сонин зүйл байхгүй юу? Тэгэхээр энэ яруу найрагчтай холбогдох, энэ яруу найраг, энэ үгийн урлагийг одоо ингэж хайрлж нандгинж яваа хүний бас нэг тэр олон сайхан улсын төлөөлөл болж надтай холбогдож үгийн талаар, үгийн эрчмийн талаар хөөрөлтийг зорьсонд нь үнэхээр талархаж байна. Яхаарахгүй та бид хоёр гэсэндээ одоо ингээл үгээр л хоорондоо холбогдож, үгээр л хоорондоо ойлголцож, үгээр л хоёулаа биеийнхээ оюун бодол руу сэтгэл зүрхтөө ингэж тэмүүлж байгаа энэ цаг гэдэг бол сайхан цаг. Учир нь юу гэхээр үг гэдэг өөрөө тийм эрчимлэг зүйл юм. Бидний хамгийн одоо үнэтэй зэвсэг үг юм. Бидний хамгийн дээдэлж явах, утга учиртай байлгах ийм зүйл үг юм. Тэгэхээр үгийн одоо эрчим хоорондоо ингээд эвцлэн болоод нийлнэ гэдэг бол их тийм айхтар хүчийг агуулж байдаг гэж ингэж ойлгодог. Одоо бид чинь нөгөө лам нарыг ингээл өмнөөс ингээл өр залаа суулгаал ном айлдуулаад байна гэдэг чинь яагаад тэр нэг монгол хэлээр уншихгүй төвд хэлээр уншаад байгаа юм. Тэгэхээр анх бичигдсэн хэлээрээ тэр бичигдсэн хэлээрээ маш олон удаа уншигдсан болохоор тэр тодорхой хэмжээний энергийг одоо бий болгоцсон байгаа шүү дээ. Тэр энергиэс нь өөртөө авах гэдэг зүйл байхгүй юу? Ер нь бол түүнтэй яг адилхан одоо манай их яруу найрагч Бигзийн явуу уулан найрагчийн мэндэлсний 80 жилийн ойгоор манай яруу найрагч Запаа аймгийн төвд Улаастай хотод очиод нэгэн зэрэг одоо тэр тухайн үйл ажлыг эхэлж байхдаа бие хаан төрөвөө шүлгийн дуудахад тэнгэр одоо тас хийдэл дуугарч захилгаан захиж төрхөн зур бороо ороод цас бодраад тэгээд нэг 10 минутын дараа буцаад эргээд сэлмсэн гэж сонсч байсан. Тэгэхээр энэ бол яахаарахгүй үгийн эрчим хүч. Бие хаан төрөвөө шүлгийг мэддэггүй монгол хүн байхгүй. Тэгэхээр Монгол орны өнцөг булан бүрт бие хаан төрөвөө шүлгийг бол дуудаж байгаа. Тэгэхээр энэ шүлэг бол тодорхой хэмжээнд одоо тэгдээ хүрсэн юм байна гэж нэг юм эрчим хүчийг агуулсан ийм одоо бүтээл болжээ гэдэг нь эндээс ингээ харагдаж байгаа юм л та. За тэгээд цаашлаад манай одоо судлаач нараас бас судалж энэ бие хаан төрөвөө шүлгийг хамгийн түрүүнд хөх манган тэнгэрийг эзэгнийхэн төрлөө бий гэж эхлээд дараагийн бадаг нь цас цагаан уулыг эзэгнийхэн төрлөө бий гэж эхлээд тэгээд ер нь бол доошлоод ингээд явдаг. Буцаад мөрөн голын усыг эзэгнийхэн төрлөө бий гэдэг бадгаас цаашаага буцаад өгсөж байгаа хэлбэр рүү уртдаг гэдээ бодохоор нэг юм геометрик дотор агуулсан байна. Одоо ингээд тэнгэрээс ирээд эргээ тэнгэр рүү явж байгаа юм туг байна. Энэ бол дотроо ингээд геометрик агуулж байгаа. Тэгэнгүүт энэ шүлэг өөрөн 335 үгтэй 12 бадагтай. За бадаг болгоно 30-аас 31 үгтэй энэ гэдэг бүр ийм шинжлэх ухаан байдлаар тэр шүлгийг задал тайлбарлсан байдаг л да. Яг явуу уулан найрагчаа дурсаж энэ ярианыхаа дунд энэ шүлгийг онцолж байгаагийн энэ шүлэг гэдэг зүйл бол бидний зүгээр нэг юм ширээ тойроо сууж ихта бие биендээ хилдэг нэг юм гангараа биш тийм ээ. Одоо нэг сайхан бүсгүй өмссөн байгаа палажин дээрх нэг сайхан уран гоёор шагналцсан тийм цэцэг биш. Энэ бол нэг юм уралдаан тэмцээнд ороод одоо гарч ирээд нэг нүүр амныхаа будгийг гэдэг юм уу үсгэлэн гогоон харуулж байгаа тийм уралдааны зүйл биш. Энэ бол нэг юм эмиг бөгж биш. Эд хөрөнгө биш гэдэг юм уу. Энэ утга уран зохиол, яруу найраг, шүлэг найраг гэдэг бол энэ бол оюун санааны
дээд их цэнгэл юм. Оюун санааны дээд одоо тэр нэг юм хөгжимлөг зүйл юм аа гэж ингэж ойлгодог. Их гэгэрл юм, их хариуцах юм аа гэж ойлгодог. Тэгээд энэ уран зохиолын ертөнцид би нэг яруу найрагч нэрийг зүгээд одоо энэ хазаалгаж болохгүй энэ ритмийг ингээд өөртөө авч явах энэ үүрэг бол нэг сууднаас нөгөө суудныг нэг сайхан тод одоо цолгорсон их авьяаснаас нөгөө нэг цолгорсон их сайхан авьяасны төрүүлэх энэ хооронд одоо монгол хэлээ манж байгаа нэг ийм л утга юм даа л гэж ойлгож явдаг. Магад нацаг дөржөөс явуу уулангаас нэмсрэн гэдэг юм уу? Нэмсрэнгоос наашаага одоо Эрдэнэ очир Баавуудэрж гэдэг юм уу ингээд татах юм бол энэ Монголын уран зохиол бол зохиолд маш олон улс өөрийн оюун санааныхаа сор болсон бүтээлийг бидэнд үлдээсэн байна. Гэтэл энэ дундахын энэ дунд нь оршиж байгаа зайг нь нөхөж ирсэн тэр олон чимээгүй фронтын харамгай дайчдынхаа тухай тэр олон хүмүүсийн бүтээл туурвал аж амьдрал нэгэн насаан золсон нэг сайхан шүлэг биччих юмсан гэж бүгдээрээ л насаараа тэмүүлж явсан. Тэр их мөрөөдөл одоо миний зээжин ч гэсэн байдаг. Тэгээд ер нь яруу найрагч хүн гэдэг бол нэг сайхан дуутай байх, нэг сайхан шүлэг бичих одоо бичиж энэ ард түмэнд үлдээх юмсан гэдэг энэ гэгэн зовнидоор зовниж, шаналж, жаргаж ингэж тийм бодол дараатаа явж энэ нэгэн насаа юулж дуусах ийм л улс юм уу даалга гэж бодож явдаг. Тэгээ хизээ одоо миний тэр нэг сайхан хэлбэр нь хизээ буух юм байгаа. Бичсэн байж ч магадгүй, бичээгүй байж ч магадгүй. Ийм таагдашгүй, баригдашгүй нэг ийм л он цагийн дунд хүн биеийг ол төрөхтөө энэ яруу найрагч гэдэг нэг ийм нэрийг энэ алдрыг энэ нэг хувь заяанд үлгийдүүлж төрсөн дөө. Заримдаа их тийм бодолд орох үе байдаг. Заримдаа сайхан хөнгөн бодолтой аливаа юм гоё хөнгөн сайхан дэврүүхэн боддог байх юмсан гэж боддог. Тэгэл ийм бодол дунд л ээрээтэй явдаг, ээрэгдэж явдаг нэмэл хүн л дээ ер нь бол. Үнэн олон өнгө аясаар 3,500,000 иргэдэд илэрхийлэх гээд хичээгээд явж байгаа хүнд даалгавартай ч юм шиг. За ер нь бол яг энэ 3,500 гэж байгаа нь монголчуудынхаа төрөний тоог хэлснээс биш. Яруу найраг гэдэг бол хэл хязгааргүй зүйл. Энэ бол хүн төрлөختний ажил байхгүй юу? Хүн төрлөختний ажил. Зураг хөгжим хоёр бол хэлгүүгээр ингээд хүнд хүрч байдаг зүйл. Яруу найраг гэдэг зүйл бол заавал орчуулгыг одоо дамжиж байж тухайн хүндээ хүрдэг. Тэгэхээр бидний одоо нэг тэхтэй зүйл нь бол орчуулга байдаг. Ямар сандаа нөгөө толгодын цаана ингэ бойлнаа гэж бичсэн чинь энийг орчуулсан чинь намхан уулын цаана им тэмээ бахарн чарлан энэ гэсэн одоо ийм маягаар орчуулахгүй болохгүй байна гэж хэлсэн шиг бид бол нэг юм өөрийн улс болгон өөрийн ахуйтай, улс болгон өөрийн өв соёлтой, улс болгон өөрийн хэл устай хүндлэмээр хайрламар олон зүйлтэй. Түүний ижил миний Монгол ч гэсэндээ ялгаагүй өвөг дээдсээс үн эрдэнийхээ энэ уртын нүүдэлд өөрсдийн өв уламжлаа, ёс заншлаа бүгдийн сайхан аваад тэгээд ирээд өөр хүүхдэд үлдээсэн баг. Гэтэл бид түүнийг энэ өөрсдийн чаддаг бүхий л зүйлээрээ илэрхийлж байна. Бид бол яруу найраг уран зохиолтой илэрхийлж байна. Үүнийг гадагш нь орчуулахад тээг болдог зүйл заримдаа орчуулга байдаг. Тийм болохоор орчуулагчийн одоо нэлээд чадамгай тийм ур ивийг шаарддаг юм болоо да миний Монгол гэж ингэж ойлгож. Тэгээд нөгөө их одоо эрдэмтэн зохиолч Эренчимгой хэлсэн чихний чимэг болсон аялгүй сайхан Монгол гэдгийг л одоо ойлгох шиг болж байгаа шүү дээ. Монгол хэлийг ингээд ярьж байгааг ингээд сонсоход гадны хүний одоо тийм чихээр ингээд чагнахад ямар гоё их шиглэнтэй хэлвэ гэж ингэж бодогдохоор байдаг байхгүй юу? Одоо энэ бусад орны хэлийг би муутгаж муулж байгаа юм биш шүү. Зөв өөрийнхөө мэдрэмжийг хуваалцгаад Солонгос гэдэг юм уу, Япон гэдэг юм уу, Хятад гэдэг юм уу эдгээр улсын хэлийг сонсохоор нэг юм цайнд нэг илүү яотон хийцэн юм шиг чихрэн жоохон ихтцсэн юм шиг надад тийг санагдаад байдгийг. Гэтэл одоо энэ Орос, Герман гэдэг одоо нэг иймэрхүү маягийн улсын хэлийг сонсохоор гээгүүлэгч нь илүү их тийм хүчтэй нэг тийм айхтар юм давшингуу нэг юм одоо юу гэдгийг тухайн хэл нөгөө нэг хүмүүсийнхээ ааш аран шиг
илэрхийлдэг юм шиг их тийм хахир хатуу юм шиг заримдаа нэг ингэ санагдахгүй байдаг л да. Тэгээд ямар сондоо би нэг удаа одоо энэ яагаад өрн их шиг гээгүүлэгч гэж ингэж одоо нэрлсэн юм болоо энэ үсгүүдээ гэж бодохгүй юу. Тэгээд анзаарах нэ эн чинь санаандгүй тохиол биш байхгүй юу. Энэ их шиг и о гэдэг юм одоо энэ 7 их шигээс эхлээд цаашаа их шиг үсгүүд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ их шиг үсгүүд бол шингэн төлөвтэй үсгүүд юм байна. Шингэн төлөвтэй үсгүүд. Гээгүүлэгч гэдэг бол тэр их шигийн хөгжмөлөг байдлын цааш нь гээгүүлэх үүрэгтэй ийм үсгүүд юм байна гэж ингэж ойлгосон. Тэгээ би нэг жишээ авах дуртай л да. Энэ одоо өөрийн бодсон энэ олсон юм уу нэг юм бодолт. Одоо Б Н Д Г Р гэсэн энэ гээгүүлэгч байна да тийм ээ. Энэ гээгүүлэгч дунд одоо ингээд их шиг ингээд оруулах юм бол бандгар болно. За бандгар гэдэг бол нэг утга зааж. Тэнгүүд Аг-ыг аваад Өг хийнгүүт бүндгэр болно тийм ээ. За Өг-ыг аваад Ог хийнгүүт бондгор болно гэдэг юм. Ингээд эн чинь одоо хоёр хээ үсэг байлаа гэдэг дунд нь Аг хийнгүүт хах болно, Өг хийнгүүт хөх болно. Тийм ээ. Ингээд янз янзын утгыг зааж ш. Зөвхөн хоёр гээгүүлэгчийн дунд хашаад ингээд хийгээд. Тэгэхээр тэр ямар их шиг тэр хайрцагын дотор тэр хашлага дотор орж ирж байна. Тэрүүгээр нь гээгүүлэхийг энэ үсгүүдийн үүрэг юм байна л да. Одоо энэ хаашаа очих хэвээр гэдэг. Их шиг гэдэг бол өөрөө цуурай гэж байх юм шингэн төлөвтэй дэлгэрж байх цэцэг шиг ийм л үсгүүдийг одоо их шиг гэж нэрлсэн юм байна да гэж ингэж ойлгосон тий. Тэгээд ингээд хэлнийхэн тухай тийм байна. Яг энэ өөрийнхөө дотор л олсон нэг олц юм уу да гэж их бас бодож явдаг хүний л нэг ажил л да. Тэгээд миний монгол хэлбэл барагдчихгүй шүү дээ. Далаа баян. Энийг бол одоо адаар хэлүүлдэггүй олон улс маань мэднэ дээ. Тэгээд би одоо аль талаас нь яаж тайлбарлах юм одоо миний саях бол гүн рүү нь явах тусам таны хэлдгээр тэр яруу их шиглэн төгс төгөлдөр тунгалаг айц хим хөг бол үнэхээр хүний дотоод чандад бол яг өөрийнхөө их шиглэж гарч ирдгийг нэгэн илэрхийлнэ, нэг нь одоо та ийхөө сууж гин. Тэгээд таныг судлаад тэмтэрч байхад хүн өөрөө дэлхийн нэг хэсэг болохоор яа харахгүй гайхамшигтай ертөнцийн тэр ертөнцид дунд олон өнгөс сүлдээд явж байгааг нэг нь та бол яа харга байхгүй өвгийн гайхамшигыг ард түмэндээ илэрхийлээд явж байгаа нэгэн байх нэ. За тэгвэл нэгэн байгаа юм бол цаашаага юу вэ гэд давшруулаад харах нэ. Дууны ертөнцид таны гайхамшигтай дуунууд ихшгэлсээр мориу хуур наадамд оролцсоор за тэгээд Монгол улсын гавьяа дуучид дуулсаар байгаа. Ийм сайхан дууны амьдралын өнгийн тухай хоёлаа жаахан ярилцвал. Ер нь энэ үг үсгийг зохиогоод ингээд бичиж эхлэхээсээ урдаар хүн ингээд нэг их шиг аваа олсон юм шиг санагддаг байхгүй юу? Дуу гэдэг бол одоо яг түрүүний асуулттай холбоотойгоор дуу гэдэг бол өөрөө их шигийн бүрдэл байдаг. Үгийн одоо эвцэл, эв хөтлөлцөө хамгийн сайн зохирсон зүйл одоо аялгаунд хуйлж байна шүү дээ. Тэгэхээр дуу байхгүйгээр энэ хорвоог төсөөлөд үзэхээр ямар байх вэ? Ямар хөндөй хоосон санагдах вэ? Их явуу уулан найрагч одоо би явуу уулан найрагчгаа жишээ авч ярьж байна. Учир нь юу гэхээр их явуугийн маань тэр дуйлам хорвоо төрсөн мөн учиртай дуунд тийм их чадал шингэсэн байдгийг мэдээд дуулж суугаа ижим минь уйлгыг үзээд дуунд тийм их чадал шингэсэн байдгийг мэдээд дуу өрөөнд зохиож дуутай хамт амьдрах гэсэн юм гэсэн одоо тийм үр байдаг шүү дээ. Тэгэхээр дуун дотор тийм их хүч чадал одоо шингэдэг байдаг. Тэгээд урт настай дуу, богино настай дууч гэж байдаг байна. Тэр тусмаа одоо ингээд хүмүүсийн алхаанд хурдсчихсан сонхоор ингээд өнгийгөд харах нэ нэг сайхан тайван уужхан алхаатай хүн олж харагдахгүй байгаа ийм цаг үед бол янз янзын дуунууд гарч байна. Чухам зүгээр тэр урт настайг нь мэдэх юм болго. Миний энэ ардын дууны үг гэдэг энэ
Жохон дээхэн үеийнхэн дуунуудыг ингээд үзэхнээ тэр үгийн гагнаас гэдэг юм. Их шиг гээгүүлэгчийн тэр нэг юм гагнаасыг ямар айхтар хийж өгсөн юм бэ? Энд ямар ийм одоо их олон юмыг шигтгэж шингээс юм бэ? Нэг армааны, нэг туужийг, нэг өгүүлгийг хураагаад энэ гурван мадаг дотор хийж өгөөд тэгээд энэ гурван мадаг дуугаар хүний сэтгэлийг хөдөлгөх ийм их удсыг одоо энэ шингээсэн байх шүү гэж бодохоор дуу гэдэг бол одоо үнэхээр гайхамшигтай санагддаг. Яруу найраг дууны одоо яруу найраг энэ хоёр бол нэг их ундрахтай мөртлөө хоёр одоо салаа гол шиг хоорондоо их тийм хараа бараатай явдаг хоёр их мөрөн шиг нэг ингэ санагддаг л да. Тэгээд яг би одоо 18 настайгаас эхлээд 18 наснд анхныхаа дууг тосч авснаас хойш өнөөдөр яг нэг дууны шүлэг мүлгээний хайхтар тоолж тэгж явсангүй. Гэхдээ нэг хоёр цомог, хоёр хос цомог гаргалаа. За өөрийн одоо зүйлгээр бүтсэн дуунуудынхаа концертыг UB Palace их концертын танхимд 2 жилийн өмнө одоо тоглож тавилаа. Тэгингээ бас нэг тийм дуунууд ингээ бүртгэх аястай нэг юм дотроо битүүхэн нэг тийм бүртгэл ингээ гаргах нэ. Өнөөдөр бол нэг 150 орчим шүлэг маань аялгаутай болж за тэндээс нэг цөөнгүү хэдэн хүмүүст хүрсэн юм байна. Гэвч цагийн одоо утад цагийн саалтанд аль бүтээл маань үлдэх юм болоо гэж бид боддог. Магад одоо тэр дууны шүлэг бичсэн бол их олон л байгаа ах л да. Тэгээд тэдэн дундаас яг аль дуу маань хүнд үлдэх юм бол доо гэдэг л сони асуу. Ингээ сонсонгот би энийг бичсэн юм байна шүү дээ. Заримдаа төөрөлтгүй уран бүтээл дотроос байдаг. Энэ бол уран бүтээлчийн жаргал гэж боддог. Гэхдээ би юу дуулаагүй үлдээсэн байна. Юу бичээгүй үлдээсэн байна. Миний дуулах ёстой, миний бичих ёстой зүйлийг аль нь вэ гэж ингэж боддог. Тэгээд тэр UBS Улаанбаатар телевизийн санаачилсан одоо балхачав захиралтай тэр хамт олонны санаачилсан тэр Монголын сонгос гэдэг уралдаан бол энэ гүйцэтгэгч уран бүтээлчид бүтээгч уран бүтээлчдийн тэр хоорондын зааг ялгааг илүү их тийм гаргаж өгсөн ач холбогдолтой ийм одоо уралдаан байв удаа гэж ингэж боддог. Тэгээд яруу найрагч нь энэ юм байна. Хөгжмийн зохиолч нь тэр юм байна. Дууч нь энэ юм байна гэдгийг эндээс хараа байлгүй те. Тэгээд энд бас нэг би өөрийнхөө одоо нэг багийг багт ингэж орж за Бердбек дүүтэйгээ олон л одоо хөгжмийн зохиолчдын санал тавьсан. Тэгээд тэн дотроос бас нэг тийм ойлголцол жоохон ойрхон байдаг болохоор Бердбек дүүгээ сонгоод ороод одоо хоёлаа нэг 4 уран бүтээлээр хоёлаа оролцож амуу үзүүдэх одоо шилдэг аргад нь үлдэх нэг ийм ажил болсон л доо. Тэр бол бас миний амьдралын бахархалтай л сайхан биш. Түүгээр миний үе тэнгийн нөхөд маань тэр уралдаанд орсноор намайг илүүтэй их тийм таних шиг найзаараа илүү их бахархах шиг. Тэгээд ах дүүнэр ойр дотны улс маань ингээд нөгөө тухайн дэргэдийн хүнээ тэр нэг юм телевизээр харах, зурагтаар харах их тийм дуртай байдаг юм шиг байна. Тэгээд байлаа штэ, сайхан байлаа штэ гэж урмыг хэлж байсан. Тэр бүгдэнд бол би нэг тийм хөөр тэгэлцсэн байхгүй л те. Тэр ерөөсөө л миний явж байгаа зам, миний сонгосон зам болохоор өөрийнхөө бодож байгаа хүсэж мөрөөдсөн зүйлээ хийж явнаа л гэж өөрийнхөө ажлыг хийж явнаа л гэж ингэж ойлгосон. Өөрийнхөө ажлыг онц сайн урмын үгтэй. Харин тийм үгтэй л хийж яваа. Харин та сая тэр олон садвараар соён гэрүүлэх ажлыг хийж явж байгаа телевизийнхний гаргаж ирээ даа гэж бодсон тэр сайхан зүйлийг та сая их онч хэллээ. Өмнө нь бол яг дуучид нь гараал дуулахаар хөшгөний наан байгаа. Ямар сайхан дуучин бэ? Ямар гоё хоолойтой юм бэ гэдээ ард түмэн тэгж хүлээж авдаг байсан бол одооноос эхлээд ингээд цогц байдлаар нь тулгын гурван чулуу чи ийм зүйлээс ингэж бүтчихэж штэ гэдгийг ард түмэн цогцоор нь мэдэх болсны нэг нь бол UBS-с зохион байгуулж байгаа тэр гайхамшигтай уралдаан тэмцээн. Одоо тэгээд олон зохиогддог болж штэ тий. Малчин телевиз гээд байж гин хүмүүс сайхан дуулаад тэгэхээр их дэлгэр хэлбэрээр хүмүүс соён гэрүүлэх ажлыг хийж байгаа юм байна. Таны бас нэг ард түмэндээ хүргэж байгаа соён гэрүүлэх ажлын үгийн урлагийн хамгийн сайхан нь 91 жилийн төвтэй Монголын радиод ажиллаж байгаа. Энэ тохойгоо баг хамт олноороо нэр өгөө тэгээд аймаг сумуудад очиж тэр соён гэрүүлэх ажлыг хийж байгаа ажилчин их сонирхол татсан. Энэ сайхан ажлынхаа талаар хөрөлдөл.
Мгм. За Монголын Арадо гэдэг бол одоо 91 жилийн түүхт 91 жилийнхээ алтан босгоор алхаж байгаа юм байгууллага. За Монгол улсын 91 жилийн түүхийг энэ байгууллагаас, энэ ой санамжаас одоо мэдэрнэ яг аргагүй. Тэгээд эн чинь үндэсний юм шүү дээ. Үндэсний юм. Бид эх оронтой тусгаар тогтнолтой байгаа бол үндэсний гэсэн юмтай байх хэрэгтэй. Тэгэхээр би бол үндэсний Арадо гэдэг энэ бахархалт газрын нэгэн эдис болоод ингээд ажиллаж байгаа. Туйл их баяртай. Энэ байгууллагынхаа ач буйнаар одоо ингээд эх орныхоо бас цөөнгүй аймагуудаар амлалтын ажилдаа яваад тэр хязгаар нутгийн малчид одоо тариаланчид тэр хөдөлмөрт зон олонтой ингээд уулзаад тэднийхээ аж амьдралыг сурвалжлаад ингээд явж явах сонсогч олондоо ч гэсэн Монголын Арадо хүрэх одоо ёстой энэ тэр газараа очиж ажиллаж байгаагаа бол тайлбарж байгаа. А нөгөө талаасаа тэр нэвтрүүлгийг бэлдэж сонсогч олондоо хүрэх гэж зорж явж байгаа энэ ажил бол уран бүтээлчийн давхар миний нөгөө яруу найрагчийн одоо ажил. Тэр хүмүүстэй сайхан хүмүүстэй уулзаад ярилцаад байж их тийм өчөөс л одоо уран бүтээл яхаар гурван гарч ирнэ шүү дээ. Яруу найрагч хүн гэдэг бол нэг бол байгалаас сэрдэг, нөгөө бол номноос сэрдэг, үгүй бол одоо хүнээс сэрдэг гэж үздэг. Тийм болохоор ингээд байгалаасаа ч сэрх юм, хүнээс сэрх юм, номоос сэрх юм. Тэгээд энэ бүгд чинь эх орон дотор багтдаг болохоор энэ бол үндэсний Арадо юм, эх орны юм. Тэгээд энэ байгууллагынхаа эдис болоод энэ сайхан хамт олон дундаа ингээд нэг явж байна гэдэг бол нэг насны юм том бахархал юм да. Тэгээд Монгол хүн байгаа цагт, Монгол орн байгаа цагт Монголын Арадо байсараа болно. Бид үнцэг болон бүрт ноцоороо болно. Улс амьтантайгаа хөдөлмөр зон олонтойгоо ард иргэдтэйгээ бүгднтэй нь уулзаараа болно л гэж ингэж бодож явдаг. Тэгээ хүнтэй нэг удаагийн уулзалтаар, нэг удаагийн томилолтоор яваад тэр хүмүүстэй уулзаад буцнаа гэдэг дүүрчж байгаа хэлбэр биш шүү дээ. Чи ахин дахин ирэхийн тэр нэг том шалтгааныг л олж авч байгаа юм учиртай юм да. Тэгээд Монголын үндэсний Арадод монголчууд бүгдээрээ хайртай. Өнөөдөр манай Арадогийн долгион бас доошлоо 76.1 гээд Япон машинд манайхан ч бүгдээрээ л Япон машин ундаг болсон. Тэр машинд нь хамгийн түрүүнд одоо сонсогдохоор хэмжээний ингэж болоод ингээд явж байгаа сонсогчид бүгдээрээ л талархалтай баяртай байна. Ер нь бол Монгол улс байгаа цагт Монгол их газар маань хүн зам маань аж төрөөд байгаа цагт энэ их газрын магнаа дээр энэ улс мандан мадарч алтан соёмтойгоо мандуулсаар байгаа цаг Монголын Арадо байсаар л байна. Сайхан юм аа. Монгол хүн бүхний сэтгэл зүрхэнд нь байдаг галыг нь бадраах тэр зүйлэл эхлээд яах арга байхгүй гэр бүлийн тэр яриа хөөрөө за тэгээд одоо мэдээлэл их дэлгэр болцсон цагт олон мэдээллийн сувгаар авж байгаа боловч та бүхэн хөндөж яриад байгаа яруу их шиглэнд тунгадаг яг монгол хэлээрээ сэтгэлгээгээрээ ямиг олж сонсож барьж авна гэдг нь хит их мэдээлэл дэлгэр болчихсон цагт сонголт хит их болчихсон цагт бас жоохон гажууддаг юм болоо да. Иргэцээр явж байгаад жоохон дайлж явсаар байж байгаад их хилнийхээ гайхамшигыг жоохон цаг алдаж ойлгоод байдаг юм болоо да гэд бас нэг тийм өнгө ажиглагдаад байдгийн. Гэхдээ тэр олон өнгө дундаас их хилнийхээ яруу тунгалгыг мэдээд Монголынхаа радиог сонсоод саян гэгэрүүлэх тэр сайхан гайхамшигтай зүйлс нэвтрүүл гэдэг ич бүрнээр нь сонсож байгаа Монголын ард түмэн бид нар бол одоо их азтай юм. Тэгэхээр ингээ хоёлаа ярахаар дандаа таны маань өнгөрсөн гэдэг тэр нэг дурсамжийн том айс аванданд эргэлдээд байна. Тэр дурсамжийн том бахархалтай, зовлон жаргалтай олон өнгө сүлэлдэж байгаа хооронд таныг өдөө зэрэгтэй болгосон анд найз нөхөд гэж нэг гайхамшигтай том орон зай байгаа. Анд нөхдийнхөө тухайд орсол. Одоо би ингээд ижил олон нөхөргөө энэ замд наргүй саргүй юм шиг л санагддаг шүү дээ. Ер нь бол тэгээд хүний амьдралын замд олон нөхөд гарч ирдэг, урган гарч ирдэг. Зарим нь одоо өвс ногоотой адилхан хагдрын алга болдог. Зарим нь бол одоо улам бэхжиж батцсаар байгаад нэг тийм бахим сайхан одоо саглаасан олон сайхан жимстэй мод болох жишээ нэг гэдэг юм уу. Хүний амьдрал сайхан үнэнч нөхөр олдно гэдэг нь том шагнал гэж ойлгодог.
За би бол одоо найз нөхөд дундаасаа бол энэ оюутан ахуй цагаасаа нөхөрлсөн тэр яруу найргийн дугуулангаас олж авсан хэдэн нэг бор найзгаа бол тэгэл миний амьдралын одоо хамгийн үнэт одоо эрдэнүүд гэж ингэж боддог. Жаргал зовлон хоёр дундаа адилхан л байдаг. Хүний амьдралыг ижилхэн туулж яваа. Бидний зам мөр ижилхэн, бидний зан айж төсөрөхгүй, бидний зорж яваа зүйл нь ижилхэн, зовлон жаргал нь адилхан гэж ингэж бодож явдаг болохоор оюутан ахуй цагаасаа л нөхрөлсөн хэдэн нөхөртөө одоо шигдэж ингэж л одоо явдаг хүн дээ. Тэгээд тэднийг өөрийнхөө нөмрөөр дутаахгүй байх юмсан. Тэдэндээ хэрэгтэй үед нь бас нэг тийм найз байх юмсан. Тэднийхээ болж байгаа болохгүй их засан шуурга нүдсэн өдрүүдэд хямман даарч яваа бол аль одоо асар хаттай уул руу аль нь авирж яваа бол алинд нь одоо би нөмөр байх ёстой гэдгээ дотроо хичээж ингэж зорж явдаг юм л нөхрөлдөө. Тэгээд хүнд энэ бид тэр тусмаа одоо анд гэдэг үгийг их тийм ойрхон хэрэглэх гээд байдаг хэмжээний болцсон байна. Болж л өгвөл одоо танилцсан нэг нөхөр маань андаа л гэдэг нэг иймэрхүү маягийн хилээд явах жишээ нэ үгэнд хайргүй болж байгаа юм санагддаг заримдаа. Тэгэхээр миний анд нөхөр гэдэг нь миний 3 дарам гарын 10 уруунд багтгаар л нэг хэд нөхдөг би анд гэж хэлхээс биш. Анд гэж байна. Найз одоо танил гэж байна. Тийм ээ? Энд чинь дотроо их тийм олон нэршил байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бүгд цаанаа нэг давхар утгатай байдаг гэж ойлгодог. Тэгээд би нэг цөөхөн хэдэн найзтай. Тэгээд хэд маань одоо цөөрхийн учиргүй. Тэгээд энэ хүний амьдралыг нэг сайхан ижи аа байгаад, инх тунх байгаад бүгдээрээ нэг юм оюун санаа одоо юу гэдэг сэтгэл зүрхийг их дээдлсэн улс байдаг болохоор тэр дотроо ширгээж яваа, дотроо шингээж яваа, дэлгэрүүлж яваа, бясалгаж яваа бүхнээ уншиг сонсогч олондоо хүргэсээр ингээд явах бидний үүрэг юм даа гэж боддог болохоор тэр хэдэн нөхөдтэй бол би дандаа сайн сайхныг бодож ингэж явдаг даа. Ер нь сайхан хүний тухай ярихаар тийм нарны тухай ярих шиг сайхан дулаах баригдаг. Хэдэн нөхдийнхээ тухай ярихаар л өөрөө л таанаас нь одоо ярих ёстой юм гэж бодохоор нэг тийм сайхан хувь заяанд үлгэдүүлсэн төрсөн тийм л юм л дээ. Хэдэн нөхдөд хайртай, хэдэндээ одоо нөмөр байх юмсан, нөхөр байх юмсан гэж бодож явдаг нөхөр. Нөмөр байх юмсан, нөхөр байх юмсан гэд эр хүний дотор ч одоо бүхий л зүйл нэлээд том агууламжаараа яваад бүсгүй сайхан хүмүүсийг түшдэг юм шиг байгаа юм. Тэгэхээр ийм өвгийн уртай, оюун сэтгэлгээний цартай ийм сайхан хүнийг түшиж яваа ханыхаа тухай болоод таны нөгөө хаварч мөндөө мөн хавсарч шуураад л хэрсүү суудаггүй, суусан ч зөгтөггүй хэн цэрхэн хаварт хайрын тухай ярихгүй байхын аргагүй. Тэгээд энэ сайхан холбоосыг та маань хөрөлдөөч гэж хүсэж. Энэ нааш шүлэгч нь ерөөсөө ганц ч хайрын тухай үг байхгүй, мөр байхгүй шүлэг шүү дээ. Ер нь бол. Тийм ээ, анзаарсан. Тэр хаврын тэр нэг юм сахилгагүй аашны тухай хэлж байгаа юм. Дэггүй, хаврын өдөр тахлаггүй, та их уран гаргасан, их сайхан санагдсан. Тэр бас л нэг хаврын тухай нэг тийм хөрөг, хаврын тухай хөрөг шүлэг байхгүй ер нь бол. Тийм хөрөг шүлэг бичгчл үзсэн. Тэгээд хаврыг бид нэр юун төрөний хайр сэтгэлтэй холбоод л ингээд боддог. Хайр сэтгэлгүй хавар ер нь хаврын өөрийнх нь нэг юм аашиг үнэн төрхөөр нэг одоо бичвэл ямар байд юм болоо гэж бичиж байсан. Тэгээд хайр гэдэг үл яг өөрөө мөнхийн сэдв хавартай заавал холбогдож байдаг. Хавар цаг гэдгийг монголчууд бэлгшээж бодохдоо ирж яваа цаг гэдгээр нь, дэлгэрж байгаа цаг гэдгээр нь, дэвэрж байгаа өдрөл гэдгээр нь одоо хүлээж авдаг, илэгддэг. Хавар ямар олон тухайн жил өөрөө тийм байх юм шиг боддог болохоор хавар цагт их олон юм байдаг. Бидний хадгалсан их тийм арслантай авдар нээгдэж байгаа юм шиг тийм өдрөл байдаг. Тэгээд хавар дотор одоо явж ирсэн зам мөр улираасан он цаг дотроос маань хавар цаг бол хамгийн инхри, хамгийн нандин, хамгийн их нууцтай тийм л өдрөл санагддаг. Тэгээд ахин одоо шинэ хаврыг босч яваад шинэ хаврын эхэн дээр өөртөөт нь яриа сууж байна. Тэгээд энэ хайр сэтгэлийн сэдв гэдгийг бол сөхөхөд хэцүү л дээ. Одоо авдрын аль ч ууланд нь юу ч хийж магадгүй шүү дээ ер нь тийм ээ. Тэгэхээр тийм их мөнхийн сэдвүүдээ далаа баян
агуулга юм да ер нь бол. Жохон дэлгэрүүлээсээ л гэж хүсэж байна. Ягаад тэгэхээр яруу найрагч хүн чинь өөрөө ямыг олж харахтаа арай өөр одоо хараад түүнийг хайрыг бол одоо илэрхийлэхэд боломжтой байгаа. Тэр нь бол гайхамшигт өвгөр илэрхийлж уурлаад байгаа. Тэгэхээр яруу найрагч хүнээс би энэ тухай жохон давшруулаад асууя. За сая дуудлага орж ирлээ. Яриа жоохон асуултлаа. Гайгүй. Гайгүй юу? Гайгүй. Яг хөө тэгээд хайр сэтгэлийг мэдрээгүй зүрхийг одоо ямар яруу найрагчийн зүрх гэх юм бэ? Ер нь бол. Тэгэхээр тэр нэг манай нутагт нэг дошлоо гэж юм сургадаг юм л да. Одоо өөрөө мэднэ. Тэр дошлоо гэж юмсыг харахаар их тийм даруухан юм шиг түүхэд их хэцүү өргөстэй юм шиг өргөстэй л дээ тэр чинь. Тэгээд нэг ивийн олж түүхгүй бол өөдөөс хатах нь жирс хийдэл одоо гарын өндөг рүү хатах нь. За тэгээд ийм даруухан жимс юм болов гэж одоо дамтлаад үзэхээр тэрний амтна гэж хачин сайхан байдаг. Тэгэхээр минь хайр сэтгэл гэж юм бол хайр дурлал гэж юм бол энэ дошлоо жимстэй их төсөрхүү санагддаг шүү дээ. Хангаа нутгийн хүний хувьд одоо ингээд мэдүүлж хэлэхэд тий хаана нь өргөсөн байгаа нь мэдэгддэггүй харагддаггүй. Гэхдээ их ивийн олж их ухааныг олж их аяавийг тааруулж тэр жимсийг хүртэхгүй бол заримдаа өргөсөнд нь хатгуулна. Заримдаа тэр чинь гүжүү төгөж шиг зөрүүдлээд тэр ичнээсээ сугарахгүй үдсэн цаашаагаа. Тэ? Тэгээд энэ янз бүрэлтэй тэгээд хайр сэтгэлийн шүлгүүд цөөнгөө байдаг ч гэлээ тэр бүгдийг одоо туулж үзчихэд тэр бүгд зөвхөн өөрийгөө л бичээд яваад шүү дээ. Энд чинь бусад одоо ийм үнцэг хайр сэтгэлийн ийм үнцэг байж болох юм гэж ингэж боддог. Энэ талаас нь бичих юм бол гэж төсөөлдөг. Заримдаа эмэгтэй хүмүүс болцсон ч үчиж байх шиг эмэгтэй хүний өмнөөс буулгаж байх шиг жишээ нь байна шүү дээ. Тэ? Ингээд тэгэхээр хайр сэтгэлийн сэдв үед хийж барахгүй. Айда. Яста хийж барахгүй. Тэгсэн атла мөнхийн тэр гайхшигтай зүйлийг тэгээд цагийн хүмүүс өөрийнхөө илэрхийлээд л гаргаад байдаг юм шүү. Тантай холбоотой нэгэн зүйл 2000-ад онд та одоо ч гэсэн тэр альбом тушаалтай байгаа болов хан тамир төвийн тэргүүн гээд тэгээ тайхар нэгдэлгээд мөн байдаг. Танай энэ хоёр төвийн хоорондоо их уялдаа холбоотой ажилладаг. Хоёулаа Архангай аймгийн хүмүүс нөгөө тэргүүн нь Бат тулга гэдэг дуучин. Тэгэхээр уран бүтээлчд хоорондоо уялдаа холбоо сайтай ажиллах нь мэдээж олон давуу талтай байгаа. Энэ талаар сонирхуулбал. Яг уу манай Арангай тайхар нэгдэл гэдэг бол манай Арангай уран бүтээлчдийн урлагийн одоо бүхий л салбарын улс Арангай одоо тод толтой Арангай уугуул суугуул зөндөөл олон улсын нийлбэр болсон, нийлэмж болсон, их ив болсон ийм л байгууллагатай тайхар нэгдэл гэдэг бол. За хан тамир нэгдэл гэдэг бол Архангай аймагаас гаралтай одоо утга зохиолын одоо яруу найрагч зохиолчдын нэгдэл юм байна. Тэгэхээр энэ хоёр байгууллага бол хоорондоо хөтлөлцөөтэй байх ёстой байгууллага. За Арангай аймгийн утга зохиолын нэгдэл 1953 оноос өдий хүртэл одоо явж ирсэн. Бид сүүлд 2018 онд дахин сэргээж шинэ нэр ус өгч шинчилж хан тамир гэдэг нэрийг өгч ингэж явж байгаа. Энэ бол одоо нутаг ус руугаа нуг жалгар руугаа ярьж байгаа сэдв бол таарна. Тэгээд тайхар нэгдэлт бол салбар уран бүтээлчд байдаг. Тайхар нэгдэл хан тамир гэдэг энэ хоёр нэгдэл бол нутаг орон руугаа одоо чихтэй үйл ажиллагааг тогтмол шатараатаагаар одоо хийгээд ирсэн, хийсэрч байх ийм хоёр нэгдлээ гэж ингэж хэлэх болно. Тэгээ би бол одоо аймгийнхаа утга зохиолын нэгдлийг 2018 оноос хойш тэргүүлээ тодорхой хэмжээнд үүрэг хариуцлага хүлээгээд ингээ явж байна. Монголын зохиолчдын ивэлдээ бол Ярман наргийн үндэсний төв гэсэн уучнаар бол одоо их явуулан Сүрэн Жавгаа
Сундуын дорж, дэндүүн бүрэг дорж зэрэг одоо их л олон улсын тоочод байх юм бол олон улс хэлэндээ тэр улсын өнөөдрийг одоо бас энэ яруу найргийн төвийг хариуцж явж байна. За тэгээд энэ тэнд одоо бүртгэлтэй удирдах зөвлөлтөнд байдаг зөндөл юмнууд байдгийг. Гэвч тэр бол одоо миний зүгээр л нэг энэ цаг үедээ бас нэг юм өөрийнхөө хувь нэмрийг, хүчин зүтгэлийг сэтгэл зүрхэн зориулж байх хэвээр ийм л одоо зөвлөө гэж ойлгодог болохоос биш. Би одоо дараахан шүү дээ гэж өөрийгөө бодож байсан удаа байхгүй. Энэ Дармын Бат хоёргаа хэлсэн нэг үг байдаг л да. Би даргатай гэдэг энэ хоёр үгний даргатайгийн дээ үсгийг аваад биегийнх нь ард залгачих юм бол бид аргатай болох юм байна гэж хэлсэн нэг үг байдаг. Тэрэн шиг аль болох нэг аргаар одоо ингэж авч явах юмсан даа л гэж ингэж хичээж явдаг. Ийм л хүн байна. Их гоё гаргалгаагаар нэрээ бас их яруу найрагч гэдэг үгэн дээр их олон талаар тоглодог болохоор том агуулгуудыг нэг их шиг ийгүүлэгт солиод л таны хэлдгээр их шиглүүлээд л цуураа туулаад л хүний сэтгэлд оч гал өсргээд л явах юм аа. Нэрээ тийм байна тийм ээ. Би дарахтай аргыг олон талаас нь ярих тусмад одоо өгөөж нь илүү сайхан тэр хүсэж зорж байгаа зүйлдээ илүү шат дахих юм да. Тэгэхээр одоо хэдхэн хоногийн дараа 99 оноос хойш ЮНЕСКО дэлхийн яруу найргийн өдөр гэж нэг гайхамшигтай сайхан өдөр тохиох гэж байна. Энэ дээр одоо яруу найрагчид цуглаад л өөртөө байгаа тэр дотор оршиж байгаа сайхан зүйлээ дэлгэмлээрээ ярих тийм сайхан өдрүүд ойртож байна. Энэ дэлхийн яруу найрагчдын өдрийн тухай та жахаа хөрвөлдөр. Аа. За. Одоо одохгүй нөгөө дэлхийн яруу найргийн өдөр болох гэж байна. 3 сарын 21-нд хэдхэн өдрийн дараа. Тэгэхээр үүнийг мэдээж манайх 2000 он гаргаад тэмдэглэж эхэлсэн ЮНЕСКО-гоос 1999 оноос ирсэн гэх мэтчлэн энэ том агуулгын тухай та биднэрт жоохон хөрөлдөл. Тэг яг хөө сүүлийн одоо 2010 оноос эхлээд манай одоо яруу найрагчдыг идэвхтэй тэмдэглэдэг манай зохиолчдын эвлэл чинь одоо 21 аймгийнхаа салбар зөвлөл хийгээд гадаад дотоодод бас салбартай байдаг ийм байгууллага. Тэгээд сүүлийн 2010 оноос эхлээд манай салбар зөвлөлийн утга зохиолын нэгдлийн гишүүд Монгол улс даяар л одоо энэ өдрийг чухал өдөр юм аа гэж. Эн чинь Монголын дэлхийн яруу найрагчдын биш. Яруу найргийн өдөр гэхээр уншигч одоо зохиолчдын их баярын өдрөө гэж ингэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ хүн төрлөختөн чинь энэ нэг цэнхэр гараг чинь яруу найрагч гэдэг нэг юм улстай шүү дээ. Энийг эргэн санаж байгаа нэг юм л өдрөө гэж ингэж ойлгож байгаа. Тэгээд бид одоо сүүлийн жилүүдэд идэвхтэй тэмдэглэж үдэ гадаагүй. За нийслэлд одоо тэгээд энэ 21-ийг угтсан, за 21-ийг тохиолдуулсан цөөнгүүл одоо яруу найргийн чөлөөт уншлагын тэнд зохиодог боллоо. Тэгээд цаашдаа улам сайхан төгөлдрийг олоод ингэж явбал дээ гэж ингэж ойлгож байгаа. Тийм байна. Зүгээр л нэг жирийн амьдрал сайхан юм да гэж бодож яваа ажилдаа явж байгаа хүн дэлхийн яруу найргийн өдөр гэдгийг олон сувгаар ингээд хүртээд ирэхээр та нарыг хайрлах харах хараа одоо хайрлах өнгөн эвийлэх тэр зүйлсүүд нь өөр болоод ирэхээр 3,500,000 хүнд мянгаатай хүн байдаг гэж бодохоор та нарыг илүүтэй ч их хайрламаар юм шиг, илүүтэй ч их тунхагламаар юм шиг. Тийм сайхан өнгө айс төрж байна. Тэгээд үг гэдэг энэ гайхамшигтай ертөнцийг таны хэлдгээр хооронд нь гарын барилцуулаад хөг ижил болгоод хүний сэтгэлийг нэгэн зүйлд хандуулна гэдэг нь сэтгэхүйг өөрт нь ухааруулна гэдэг нь бол үнэхээр яруу найрагчдад оногдсон биер бихийн айс авд бол үнэхээр гайхамшигтай юм байна. Тэгэхээр та битэрийн хөөрөлтөнд тэрний өмнөх энэ баярын өмнөхөн болж байгаагаараа бас их сайхан болж байгаа юм байна. Сайхан байна. Одоо гэсэн сайхан санагдаж байна. Ойрд бас ингэж ойрын хүнтэйгээ битгээл хол сууж байгаа хүнтэй хүртэл ингэж сайхан хууч өөрийг уудсан байна. Харин тийм ээ, их ойр байгаад байгаа юм шиг мөртлөө бид нар чинь сонсно гэдэг нь нэлээд жоохон өнгөн дүүхэн сонсоод анирдна гэдэг зүйлийг жоохон мартчихад байдаг юм болов. Тэгээд өөрийгөө анирдаж байгаа шигээ бусдыг анирдвал сайн сайхан зүйл бас нэлээд цаашаага бүхэл
үе шатуудаар дамждгийн байна гэдгийг ерөнхийдөө ухаарад байгаа. Тэгээ та маань бол 2025 онгороод хөөрөлдөж байгаа хоёр дахь хүн гүн мөр гэдэг энэ хөөрөлдөөний маань 85 дахь зочин болж байгаа юм. Тэгээд хүн өөрөө гайхамшигтай ертөнц учраас тэрийг л тэмдрэх гэж жоохон хичээгээд идэгин. Тэгэхээр тантайгаа өвгийн тухай ингээ яриа сууж хахад хоёул одоо жоохон амьдрал дээр буугаад сайхан үрсийн аав нь байна, сайхан ханийн түшгэн байна. Октоудтай тэр таныг тойроод сууж байгаа хайрын орон зайд эр хүн ер нь ямар байх ёстой юм болоо? Одоо нэг яригадаад байгаа асуудал Монгол ирчүүд бол эр хүн байхаа болчихсон шүү дээ. Өөрөөсөө ийм болохоор л бүсгүүчүүд хүчрэхэг байгаад байгаамаа. Хүчрэхэг бүсгүй хүн гэдэг бол дотор байдаг өөрийнхөө ийм шинж чанарыг алдаад эр шинж чанар нь давамгайлахыг хэлдэг юм аа. Тэгвэл бүсгүй хүнийг бүсгүй хүн байлгадаг эр хүн ховорджээ гэх яриа их болсон. Тэгэхээр би за нэгт яруу найрагч хүний үднээс хоёрт сайхан Монгол эр хүний үднээс энэ өнгийг та ер нь юу гэж олж хардаг вэ? Товчоор хэлэх юм бол эр хүн ямар байвал одоо зүй зохистой вэ гэх юм уу? Эр хүн гэж ер нь хэнийг хэлэх вэ гэд яруу найрагчаас асууя. Сая бас л дуудлага орж ирлээ гайгүй юу? Гайгүй. За. Яг уу тэр гарыг чинь танхилгээ алдчихгүй эргээд байгаа юм шүү дээ. Бид одоо бие биенийг их тийм тодорхойлох дуртай болсон юм шиг байна. Өнгөн талаасаа эр хүнээс эр хүний нэхээд байгаа юм шиг нэг юм цаг болсон юм байна. Бид эр хүнийг ер нь яг яаж төсөөлж ирсэн бэ гэдгээ өөрсдөөсөө асуух нэг ийм цаг болсон юм болоо та гэж боддог. Сайхан одоо тийм эр хүн гэдэг бол манай бавууд өрж одоо найрагч юм аа. Хэлсэн нэг сайхан тодорхойлт байдаг юм л да. Нэг өнөөдөр сонинд өгсөн ярилцлагаас уншиж ирсэн. Сайхан эр хүн гэдэг бол нэг өндөр уулын цаанаас эврэн сэрвэлдээд гарч ирж байгаа буг шиг амьтад байдаг юм шиг гэж хэлсэн. Тэгээд тэр буг гэдэг амьтны тухай ингээд дахиад цаашаа лавшруулангууд одоо тэр сайхан амьтны одоо тэр нэг юм амьтныг унагчаад тэгээд нэг одоо махын ингээд хишиг болгоод бие биендээ хүргэж байхад дунд нь алдаад ингээд унагахад мах нь хүртэл тийм шороо болдгоо, газар тунаа шороо болдгоо. Тийм ариун амьт тийм байна л да. Уг нь бол усны дээдэг шимж байдаг. Ургамлын дээдэг идэж хүртэж байдаг. Дээдэх амгалан амьтан бол буг байдаг юм байна. Тэгэхээр баваа ахын тэр хэлж байсан тэр манай лото 2 гээд намсран лото 2 гээд урлагийн гойцтгэлтэн одоо яруу найрагч юм маань дуут нуур одоо дууны шүлгэнд хийсэн согоон буг руугаан гүүж байх юм аа энэ гээд. Тэгэхээр би одоо ингээд яагаад одоо энэ согоон буг руугаан гүйдэг юм бэ? Чинь эр амьтан нэмрүүгөө явдаг юм уу гэдгсэн. Яг угтаа бол эр амьтны амгаланг эвдэж байдаг улс бол ийм амьтад байдаг юм штэй гэж надад нэг юм хөшин маягаар хэлж байсан. Тэгэхээр эр хүн гэдгийн утга бол ингээд өргөн л тоо хаанаас нь ч яаж тайлбарлаж байна. Сайхан эр хүн гэдэг өөрөө нэг тийм арай жоохон өөр утга байж магадгүй. Энэ бол нэг юм эх орон тусгаар тогтнол элгэн садан ижил олон нөхөд ингээд энэ нэг юм дэлхийн нэг юм орчлонгийн тухайх бодлоо хэдийн сайхан зэгслээд авчихсан ойр дотны элгэн тушаа улсдаа нөмөр бараа болсон уул ямар байдгийн учрыг ойлгосон юм улсыг сайхан эр хүн гэдэг юм болоо да. Юунд одоо ингэж ам бие хоёрыг зольж чадах вэ гэдгийг мэддэг тийм улс байдаг юм болоо да. Суур үндсэн их бат улс байдаг юм болоо да. Энэ нэг адуу малынхаа одоо эзэн байдаг юм уу да. Ингээд олон зүйлээр ингээд бодож болно л да. Одоо чинь морь малтайгаа харьцдаг амьтанч цөөрж байна. Тэн хагас нь энэ сууршмал байдал руу шилжсэн үгээл нэг юм цементийн ширэнг дунд амьдраад эхэлж байгаа. Ер нь нэр биш болж байгаа. Алхаа гიშгэнд нь өөрчлөлт орж байгаа. За соёл урлагийн их сургуулийн багш нар сүүлийн үеийн жүжигчин ангид одоо эр хүний энэ хөвгүүдэд дээл өмсөхөөр одоо зохгүй байна. Ясанд нь өөрчлөлт орж ийн гэдэг юм уу? Бидний анзаарч байгаа нэг юм яриануд ингэ байдаг. Тэгэхээр магад зүгээр эр хүн нэг юм идэж ууж байгаа зүйлээсээ эхлээд дахиад хааны махыг манайхан
Дээхэн үеэсээ загас одоо энэ ойрхон үржилд ордог амтны махыг цээрлж ингэж явж исэн бол бас л учиртай байдаг. Одоо бол бид ингээл янз янзын зүйлийг бүртгэж байгаатай холбоотой хожиж магадгүй. Тэгэхээр эрх хүн байхын цаад утга гэдэг нь өргөн утга л да. Өргөн утга. Тэгэхээр энэ цаг үетэйгээ холбоотойгоор жоохон тийм нэг бүдгөрөнгөө аяс харагдчих болно. Гэхдээ л эрх хүн байгаа болохоор л энэ дэлхий эргэж байна л гэж бодох хэрэгтэй. Бид байгаа. Хансан сайхан хариултыг яруу гişгэлэнгээр оролддог хүнээс сонсох сайхан байна. Ирчүүд байхад тухай одоо эмэгтэйчүүд бид нарт нь та нарын ертөнцөөр хэдий арга билег хоёр сүлэлдээд байгаа гээд байгаа мөртлөөсөө та нарын орон зайд бүрэн ингээд сууж чадахгүй учраас мэдхгүй зүйлээ бас тэмтэрсэн юм аа. Тэгээд ямар ч тач бас олон бүсгүүчүүд охид ээж эхнэрүүдэд таны хариулт бас их сайхан, заримд нь хансан, заримд нь бодоштой олон сайхан өнгийг өгөх байхаа гэж бодож байна. Тэгэхээр яруу найрагч гэдэг хүн бол мэдээж өөрөө сэтгэл зүрх, оюун бодлоо юулж идэг гэж та түрүү хэлсэн. Бүр ингээд тэр хідэн тодорхойлолтуудаас нэгийг нь бусдыг нь орхиод сэтгэл дээр төвлөрөөд сэтгэлээ та хоосортол бичиж байв уу? Юу ч үлдэхгүйгээр хоосортол. За саяхан юу жоохон тасалдлаа. Асуултанд тасалдлаа. Яагаад тасалдлаа? Надад дуудлага ирээгүй юм уу? Тийм байна. За тэгвэл би сэтгэл оюунаас хүмүүн бүрддэг гэдэг үзэх. Яг үнэм. Асуухаар хүмүүс яг ингээд надаас давшруулаад асуудаг. Одоо цаг гэдэг нь яг л одоо эцэг эхээс төрөөд энэ сайхан хүмүүн заяаг олж төрөөд 21-р зуунд амьдраад яг энэ амьдарч байгаа цаг үе буюу яг энэ тал дээр хөрөлдөж сууж байгаа энэ одоо цаг. Өнгөрөхтөл өнгөрөөд алга болчихж байгаа юм шиг энэ хайран яг одоо цагийн гайхамшигыг та юу гэж эргэцүүлдэг вэ? Одоо цагийн гайхамшиг би тантай холбогдож байж байгаа хүн төрлөختөн гэдэг бол одоо яг сармагчин луга тийм бүх юмд маш их тийм сониуч зантай тийм улс болохоор яван явсаар та битэрийн ингээд өөдөөс хараасуу энэ өнөөдрийг бүтээсэн байж таа. Энэ бол хамгийн гайхамшигтай зүйл. Өнөөдрийн та бидний харж байгаа эргэн тойрны бүхий л юм энэ хүн төрлөختний эрхий хуруу байхгүй бүтэхгүй гэж одоо тийм үгийг уншиж ирсэн. Тэгэхээр энэ эрхий хурууны хүч чадлаар гэдэг юм уу да. Одоо чи ямар нэг юм ингэж чимхий барыг гэхэлэр нөгөө эрхий хуруу байхгүй чимхэж болохгүй, ямар нэг юм барьж болохгүй тийм болдго юм байна шүү дээ. Бүтээж болохгүй. Энэ дулаан сууц орон одоо янз янзын чимхлүүр тийм одоо энэ компьютер одоо бүхий л юмыг тийм энэ эрхий хурууны хүчээр хийж ирсэн гэж хэлдэг. Тэгэхээр цагийн цагт хуучрахгүй зүйлүүд энэ эрхий хурууны чадал юм аа. Та бидэнд авчирсан энэ өөдөөдөөс хараад нэгэн цаг үед дэлхий хаанч байсан холбогдож одоо ингэж чадж байгаа ийм нэг гайхамшигтай зүйлийг бол энэ хүний оюун санаа энэ эрхий хурууны тусламжтайгаар авчирсан юм байна. Тэгэхээр энэ цаг үеийн гайхамшигтай зүйлийн нэг бол одоо энэ эрхий хуруу юм да гэж одоо өөдөөдөөс харж сууж байгаагаа ингэж тодорхойлъё да. Сонирхолтой ямар гоё хариулт вэ? Харин тийм. Тэгэхээр бид нар одоо цаг ийм л зүйл одоо яг сая ярилцж байхад бодолд орж ирлээ. Тэгэхээр л түүнийг одоо хэлж байгаа юм шиг. Харин тийм. Яг энгийн гэгдэж байгаа зүйлэд бидний ирж хагаа тэмтрээд идэг бүхэн ерөөсөө их энгийнээр л оршиж идэг юм байна. Тэрийг та их гоё гаргаж хэллээ. Маш энгийн. Одоо эрхий хуруу байхгүй хүн хувцсанаар оёж өмсөж чадахгүй үстэй. Тэгэх юм болов бас л түмэн яруултай. Энэ байшин барилгыг ингэж барьж давхарлаж энэ машин тэрийг онгоц одоо юу гэдгийг бидний хэрэгэлдэг бүхий л юм байна шүү дээ. Ингээл цонхоороо харахад л бид нар хүн гэдэг амьтан ямар их олон юм сонирхолтой ямар олон зүйлийг ингэж хүсэж мөрөөддөг. Нэг дэлгүүр рүү ороход л одоо бид ямар их юм хэрэгэлдэг юм байдаг үстэй ер нь бол тийм ээ. Тэгэхээр хүн өөрөө тийм л айтар сониуч тийм амьд юм байна. Тэр бүгдийг одоо бүтээдэг тийм зүйл бол хүний оюун сэтгэл хүсэл мөрөөдөл байлгүй. Түүнд нь тусалдаг зүйл нь эрхий хуруу юм аа гэж бид ойлгоо. Сонирхолтой бөгөөд хөнгөн тэгсэн мөртлөө том агуулгатай ижилхэн их сайхан хариулт өгсөнд баярлалаа. Тэгээ та бүхэн хөөрөлтөө маань жаргах төхөж байна. Тэгэхээр
сайхан яруу найрагчтай хөөрөлдсөн шүлэг уншуулахгүй байж болохгүй хаа гэж бодож байна. Тэгэхээр та тэр болон гайхамшигтай яруу гişгэнгээсээ сонгоод бүтээлийг сонсоод сонирхох ард түмэндээ зориулаад нэг сайхан одоо стейжэндээ байгаа эсвэл номоод илгээд сайхан шүлэг уншаач гэж хүсэж. Өөрөө чинь саяын бүсэл дотор нэг үг гарлаа. Тэр юу гэхээр гайхамшигтай гэж хэллээ. Би одоо өнөөдөртөө яг гайхамшигтай зүйл хийсэн үгүйг бас мдээгүй яваашгүй. Тэгээд яг хав таны ингэж хэлсэн бол намайг их хүндэт гэж байгаагийн хэлбэр болов гэж ингэж бодож байна. Тэгээд гайхамшигтай нэг ганц зүйл хийх юмсан даа гэж бодох юм. Нэг дуу байдгийг манай Ариуны гавьяатын дуулсан гайхамшигч хүртэл одоо уучирдаг шүү дээ гэсэн нэг утгатай. Тэгэхээр хүн гэдэг гайхамшиг, бидний хүсэл мөрөөдөл гэдэг гайхамшиг уучрахгүй цагт энэ утга уран зохиол байсаар байх ба яруу найраг гэдэг зүйл орсоор байх. Тэгээд өөрийн одоо нэг юм сэтгэлийн мөрийг үлдээж яваа зүйлээ гэж ингэж өөрийнхөө бичсэн шүлэг бүтээлийг ойлгодог болохоор одоогоор хамгийн сүүл бичсэн. Энэ чинь одоогоор гэдэг үгийг хэрэглэхгүй бол хамгийн сүүл гэхлээр нөгөө бэлэгдэлгүй юм шиг болчих гээд байдаг. Тэгэхээр одоогоор хамгийн сүүл бичсэн тэр шүлгийн одоо энэ ярианы шил дээр дуудъя да. Хайрын тухай шүлэг юм. Тэгээд дөрөв тав хоёроос хайр хавар хоёрыг хооронд нэг тийм хөтлөлцүүлж их ярьлаа. Холбож их тийм дурслаа. Тийм болохоор энэ 3 сарын 8-нд одоо та бүгдийнхээ тэр эрхийг хамгаалах өдөрт одоо бичсэн шүлэг байна. Энэ гадаач нь би зогсож байна гэдэг шүлэг одоо дуудъя да. Хайрт минь хоёулаа хайшаач хамаагүй явъя. Хамтдаа байж болох газар хаа байна тийм бүрий. Хурч утсан газраа чимэн хөгжмөн тоглол дуугаан дуу. Үзүүн дээр минь хаяа зөөлөн үнсэж хүүхэд шиг эрхэл хүснээрэн бүжгэл. Цагаахан хус адил гэрэлтэх чамаагаан би цаг үргэлж жаргалтай байхыг чинь хармаар байна. Шижир тунгалаг нүдний чинь харц дандаан шинээр гэрэлтэж хайраар дүүрч бодож үзмээр байна. Хонгор минь хоёулан хорогд гэмгүй эндээс явъя. Хоног өдрүүдийг зөхөрч баралгүй хоёр биеийн шигдэн аж төрий. Өргөн талын дунд нэг сайхан байшин барьж тарайн талбайтай болъё. Үдсэглэнд чамдаан зориулж би цэцгийн хүлэмж барьж өгье. Өр цээж дарж хаад байгаа энэ хүнд чулуугаан орчиход үнэн ч харин түүхээ өнөөдрөөс эхлээд бичиж өмссөн хувцас үүрсэн цөмгтэйгэн өвдөнд чинь би ирж байна. Хамаг дотны бүхнэн орхиод хайрт минь би гадаач нь зогсож байна гэж. Юм шиг. Үнэхээр шижир тунгалаг амтай огш шим бүхнийг л хүний зүрхний чандад байх мөн чанар руу илгэн гэдэг нь өөрөө яа харга байхгүй яруу найрагчд ондогдсон хүндтэй бөгөөд эрхэм үүрэг юм аа. Энийг та саяны сайхан үг өгүүлбэрүүдээрээ олон хүнд илгээж чадлаа гэж бодож байна. Тэгээд Минжин сайхан гэдэг энэ хүний ертөнцөөр олон өнгө байгаа боловч яруу найрагч гэдэг дээр нь хоёулаа өнөөдөр жоохон төвлөрч тэгээд хөөрөлдөө. Тэгээд хүн мөр нэртэй хөөрөлдөөний маань жаргах цагийн босгон дээр нэгэн жижигхэн хэсэг байдгийн. Тэр нь талархал. Мэдээж ихээс унаад энэ хүртэл явж байгаа эр мөн чанарын хувьд танд талархалаа илэрхийлэх маш олон хүн байгаа. Тэр нь тодорхой. Гэхдээ баярлалаа гэдэг үгийг гялаалаа талархлаа гэдэг энэ ухаарч мэдэрсэн энэ зүйлийг хэлж яах нь их зөв юм аа гэдгийг амьдралаасаа ер нь ойлгосон. Хэрвээ хэлж байхгүй бол өглөө нь гараад явсан хүн өдөр нь орж ирэхгүй тийм тохиолдол хүний амьдралд их байна. Тэгэхээр би таныг талархлын энэ хэсэг өөрийнхөө талархъя гэж бодож явдаг хүмүүстэй талархаасай гэж хүсэж байна. Гялаалаа юм сайн. Ер нь гялаалаа гэдэг үг чинь өөрөө цагаарлаа, ийм одоо хийлээ, гэрлэлээ гэсэн тийм утгатай юм байлээ л дээ. Баярлалаа гэдгээс илүү гүнзгий утгатай тийм үг юм байлээ. Тэгэхээр гялаалаа намайг энэ сайхан нэвтрүүлэгтээ оруулж, ингэж хуучуурж бас нэг тодорхой цаг хугацааг дурсамж дуртгал болгоно гэж хадгалж үлдээж байгаа танд хамгийн түрүүнээ талархах байна. За тэгээд ер нь бол
талархах зүйл, баярлах зүйл энэ хорвоод мундашгүй их байдаг. Өглөө ургаж байгаа нарандаа эхлээд талархах гэдэг юм уу. За тэгээд өөрийг минь тосч явж байгаа сэтгэл бүхэнд талархах. Энэ хорвоо бол талархлын хорвоо юм аа гэж ингэж ойлгодог. Тэгэхээр та битэрийн яриаг чагнаж, за илүү дутуу хоёрыг маань дотроо тунгааж, тэгээд басчгүй нэг тийм чимэх ухаарлыг гэдэг юм уу, чимэх утга уянгыг авж гимээвэл энэ та битэрийн хөөрөлтөө одоо талархлаа тэнд болж байна гэж ингэж ойлгож байгаа. Тийм болохоор бит хоёрын яриаг залхалгүй сонсож үзэж одоо цуг энэ мөчтөө маань хамт байгаа тэр сэтгэл зүрх болгонд талархъя да. Тэгээд бүгдэнд нь сайн сайхныг хүсье. Хүн ер нь биеиндээ ерөөлийн дээд эрүүлийн хийг одоо хүсчих ёстой гэж санагддаг. Их олон сайхан ерөөлийн дотор биеиндээ эрүүлийн хийг хүсэж байгаа тэр ерөөлөл хамгийн дээд ерөөл, үгийн хамгийн дээд шиг бодогддог болохоор одоо өөртөд нь хийгээд та бүхэн яриаг чагнаж байгаа, сонсож байгаа тэр хүн бүхэнд уртнаас удаан жаргал ерөөлийн дээд эрүүлийн хүсье гэдэг. За гэлээ. Тэгээд Монголын уран зохиолын айд савд чимээг өгөн мөртлөө өөрийнхөө өөрийг час итл биедэд явж байгаа ийм сайхан хүү төрүүлсэн. Ээж аав нь үлдэж асан хүүн сайхан нутагт нь одоо урт бие бинийгээд нүмерлөө төвшиж явж байгаа анд найзууд нь тань ижил үр хүүхэд нь хийж байгаа албан ажилд нь өөртөө хүсдэг хамгийн сайхан бүтэц сонирхлыг хүсье. Тэгээд урилгыг маань халуун тогтноор маш сайхан хүлээж авч өнөөдрийнхөө маш олон цагийг зарцуулсан үнэнхээр их гэдэг даа. Баярлалаа. Их л дундуур нь буудлага одоо даллага ирж тийм ээ. Тасалдсан байж магадгүй шүү гэдэг өөрчлөгөөрэй. Тэгээд эн чинь бас нэг талаасаа соёл байх ёстой. Тэгээд энэ соёлын өмнө одоо жоохон тийм дасалтангуй байсан бол өршөөгөөрэй гэж боддог байна. Гайгүй хаа тэгээд хоёлаа удахгүй олон нийтэд хүргэх болно. Тэгээд хамгийн үнэтэй цагаасаа бидэнд зарцуулсанд дахин баярлалаа. Монгол түмнийхээ сонороор нь амьдах гүүрийг нь татаж яваа Монголын радиогийнхоо энэ сайхан ариун үйлс олон аймаг сумдуудаар очиж ард түмнээ саянг гэрүүлэх ажилд дахин амжилт хүсье. Оройг сайхан өнгөрөөгөөрэй баярлалаа. За баярлалаа.